Сайн байцгаана уу? Нэгдүгээр сургууль сурчлын дагуу эрхлэн төлөвлөж буй хижүүгийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор физикийн бодлого бодож үзье. За ингээд харагдаж байна. 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физик бодлого 1 гэсэн чинь ингэж хэлж байна. За дараагийн тийм А, Б, С, Д, E, F асуултууданд хариул. Гэхдээ за Энжүрико Касукодоно О гиса G гэхээр хүндийн хүчний хурдтгалыг G гэж нөгөөд нь болохоор Кукино Тейко О Муши Декиро гэхээр агарын эсэргүүцлийг үл тооцож болно гэж үзээрэй гинэ. За эхний бодлого гэсэн чинь ингэж байна. Американа буюу смут гэхээр үрэлтгүү хавтгай юм байна тийм үү? Үрэлтгүү ийм хөвтэй хавтгай дээр MA мастай 1B нөгөөд нь болохоор MB мастай 1B хоорондоо ширүүлсэн байдалтай байж байгаа юм байна. Тэнгүүтээ дараагийн зургийн дагуу за хөвтэй тэнхлийн баруун зүгт гэхээр ийшээгээ тийм үү? Ийшээгээ ийм нэг F0 гэсэн хүч үйлчлэлээ. Тэнгүүд AB хоёр болохоор 1B болоод хамтаа бодлоо тийм. Уусаа ширүүлсэн байсан юм чинь шууд хамтдаа яваад өгнө. Тогтмол хурдтгалтай хөдөлгөөн хийж эхэлж гинэ. Тэнгүүд AB-гийн хооронд үйлчлэх хүчийг болохоор F гэх юм бол F-ийн тухай ярих гэдэг нэ. За энэ болохоор ер нь Ньютоны 3 дугаар хуулийн тухай ойлгож байгааг юу гэдгийг минь шалгасан тийм асуулт байгаа. Ньютоны 2 дугаар хууль маань болохоор хамгийн амархантай F тэнцүү юм аа. Ньютоны 1 дугаар хууль нь болохоор аливаа бид үйлчилж байгаа хүч нь тэг байх юм бол нийлбэр хүч нь тэг байх юм бол нэг бол юу гэдгэлээ 50 байна. Эсвэл болохоор тогтмол хурдтай хөдөлгөөнийнэ гэж байгаа тийм үү. Ньютоны 2 дугаар хууль маань гэсэн чинь F тэнцүү юм аа. Ямар нэгэн бит F гэдэг хүчээр үйлчлээд тийм бол A хурдталтай хөдөлнө. Тэгэхээр одоо бидний хийж байгаа юм дэр юу болох вэ гэхээр нэг нь яах юм MA мастай бий байгаа. Нөгөөд нь болохоор MB мастай бий байгаа. Энэ дээр эндээс нь яах юм баруун тишээ F0 хэмжээний хүч үйлчлэлээ гэх юм бол F0 тэнцүү MA дээр нэмэх нь MB гэдэг. Энэ хоёр чинь хоёулаа нэг бий болоод хөдөлнө гэсэн юм чинь шууд ингээд хөдөлж штэ. Тэгээд A гэдэг. Эндээс буцаад A-г нь авах юм болохоор A тэнцүү яах юм F0-ыг баах нь MA дээр нэмэх нь MB. Ийм хурдталтай хөдөлгөөн хийх юм байна аахгүй. Тэгсэн чинь Ньютоны 3 дугаар хууль гэдэг нь юу вэ? Ньютоны 3 дугаар хууль гэдэг нь болохоор нэг анх сонсоход болохоор жоон сонсогдсон шүү дээ. Альва бид яах юм F гэдэг хүчээр үйлчлэх юм бол эсрэг F гэдэг хүчээр үйлчлэнэ. Тэгэхээр чин хоёр хүч нь ингээд хоёулаа үйлчлэхээр нийлбэр хүч нь болохоор тэг болоо. Тэгээд энэ бий чинь хөдөлгөөн хийхгүй юм шүү нэ тэрэг сонин асуулт гарч ирдэг гэх юм уу да тий. Тэрнийх нь оронд одоо болохоор энийг ингэж тайлбарлах гэдэг. Одоо энэ ингээ биеэр ишигээ F0 гэдэг хүч үйлчлэлээ. Тэнгүүд болохоор энэ дэр MAB, энэ дэр MBB байгаа. Энэ хоёрын хооронд үйлчилж байгаа хүчийг болохоор F гэх гэдэг байхгүй. Тэр ишигээ F байгаа, ишигээ F байгаа гэсэн үг. Эхний биеийн хувьд болохоор бид ингэж хийж болно гэсэн үг. Ингээд MAB байсан чинь өөдөөс нь эндээс F0-оор үйлчлээд BB маань болохоор F гэсэн хүчээр эсрэгдүүлэхэд байна гэсэн үг. Тэгээ энэ хоёрын нийлбэр хүчээр болохоор энэ ч өөрөө А хурдталтаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр бичих юм бол F0-аас хасдаг нь F тэнцүү MA. Тэгээд А хурдталтай болно. Нөгөө биеийн хувьд болохоор бичгээр MB гэдэг биетэй мастер бий байсан. Тэгсэн чинь энийг эндээс нь F хүчээр үйлчлэхээр энэ өөрөө болохоор ишигээ А хурдталтаар явах болчлоо. Гэт F тэнцүү MB А гэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр А болохоор алидийн нөгөө юун дээр явчихсан шүү дээ. F0 тэнцүү MA дээр нэмэх нь MB. Энэ хоёрыг нэгэн зэрэг А хурдталтай хөдөлгөж байгаа маань гэхээр А гэдэг маань болохоор F0-ыг баах нь MA дээр нэмэх нь MB. Ийм хурдталтаар хөдлөх юм байна. Гэт энэ A1 A2 гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ А чинь хоёулаа л яах адилхан хэмжээтэй байгаа. Тэнгүүд би эндээс буцаад F-ийг олчлохоор байгаа сте. F тэнцүү яах MB. Тэгээ А гэх нь болохоор энд олсон байгаа юм авчраад авчаар F0 хуваах нь MA дээр нэмэх нь MB. Тэгэхээр би эндээс бол яах F бол F0 хоёр F-ийг энэ F0-оор илэрхийлж бас чадж байгаа байхгүй тий. Зураг маань болохоор энэ дахиад байж байна. Ингээд энэ дэр F хүчээр нөгөө тишгээ үйлчилнэ гэдэг маань болохоор Ньютоны 3 дугаар хуулиараа ийшээч гэсэн F хүч хоёр тишгээ үйлчилж байгаа шүү гэж үчээд тэнгуүтээ BB болгоныхоо хооронд бичихээр энэ ч нэг F гарч ирээд энэ ч нэг F гарч ирэх байхгүй юу? За асуулт нь юу байсан бэ гэсэн юм болохоор F-ийг баах нь F0 харьцаа ямар харьцаагаар илэрхийлэгдэх вэ? Доор сонголтуудаас нэгийг сонгоно юм байна. Энд дээр болохоор F-ийг баах нь F0 гэж юм те. Бид нар болохоор ингээд болцсон байгаа. Ингээ F тэнцүү MB тэгснэ F0 хуваах нь MA дээр нэмэх нь MB.
бидрээс асуугаад байгаа маань болохоор f-ийг вах нь f0. F-ийг вах нь f0. Тэгэхээр энэ f0 энд үрчиж байгаа юм чинь нөгөө тийш гараад тэнцвэрийн нэмийг нөгөө тийш гараад хуваах чинь тэнгууд энэ дээр яах юм mb вах нь ma дээр нэмэх нь mb болно гэд mb ma mb гэхээр энэ хоёр дахь нь уу те mb вах нь ma дээр нэмэх нь mb. За өнөөдөр гарч ирсэн үгнүүд гэхээр юм байна. Хүндийн хүчний хурдтал байна. Агаарын эсрэг үзэл байна. Гөлгөр гэхээр энэ болохоор хүндийн хүчний хурдтал бол G-д эхэлж байгаа тийм үү? Агаарын эсрэг үзэл гэхээр байхгүй байж болно гэсэн. Гөлгөр гэхээр болохоор үрэлтийн хүч байхгүй шүү. Үрэлт бид ийм бие хөдлөд явах юм бол ийм үрэлттэй энэ гэж бодох юм ерөөсөй байхгүй шүү гэсэн гөлгөр. Хөвтэй хавтгай ийм масстай бие байла. Хоорондоо хүрэлцэж чинь шүргэлцэж чинь баруун тишээ зүүн тишээ тийм үү? Баруун тишээ зүүн тишээ хүч гэхээр нөгөө манай F force гэдэг маань байгаа. Тэгээ жид хөдөлгөөнтэй хурдтал гэхээр жид хурдталтай хөдөлгөөн гэхээр юмнууд нь бол тогтмол хурдсан байхгүй юу те? Хурдтал байгаа хурдталтай тогтмолохоор юмнууд маань бас тогтмол хурдсан. Түүнээс биш хурдан тогтмол байна гэж хэлээгүй те? Хурдан тогтмол өссөөр болно. Жид хурдталтай гэсэн жид хурдтай хөдөлгөөнөөс ялгах те? За энийг скриншот хийж аваад зэлчих хэрэгтэй. Apply байлаа. Дараа дахин уулзцгаая.